байцгаана уу? Майка бит хоёр завхан лу яг одоо явах гэж байна. За тэгээ завхан Diamond Mind Academy салбар нэгж байгаа. Тэрнтэй холбоотой нээлтийн үйл ажиллагаа болон жаргалтай ээж ивэнтээ зохион байгуулж бүсгүүчүүдийг Майка маань гадна талаас нь өнгөж стил имиж өнгийн талаар ярих байгаа бол за бидний хувьд бол дотоод өнгийг гэрэлтүүлэхээр ингээд явж гинэ. Туу удахгүй завхан дуулъя. Бид нар өчигдөр хотоос гараад өнөөдөр 13 цагт Цавхан аймагтаа ирсэн. Тэгээ 1000 км-ийг явж ирээд шууд 14 цагт жаргалтай ээж оюунлаг ивэнтээ ингээ 300 ээжид хийгээд байж байна. Ээж бүхэн жаргалтай байх юм бол мэдээж үр хүүхэд маань илүү жаргалтай байна. Ээж хүн нэг өөрчлөгдөд хүүхдүүд маань 100% өөрчлөгдөг. Тэгээ 21-р зууны иргэдийг бэлтгэхийн тулд ээж бид нар өөрсдөө жаргалтай байж бид нар ирээдүйд яг ямар ур чадварыг хэрэгтэй юм бэ гэдгийг бид нар сураад буцаагаад хүүхдүүдэд ингэж менторлох хэрэгтэй байгаа. За тэгээ Diamond Academy маань үйл ажиллагаа өргөжиж завхан салбар маань нээлттэй хийж байгаад үнэхээр их баяртай байна. За Завхан аймгийн ууган сургууль болох 100 жилийн түүх 1-р сургуулийнхаа 70 багшид гоё хүүний хөгжлийн чиглэлийн сургалтад орчлоо. Мэдээж хүүхдийг хөгжүүлнэ гэдэг чинь одоо эцэг их багш бидний хамгийн чухал зүйл тулгын 3 чулуу байдаг. Тэгээ багш нартайгаа сайхан сургалтад орж явж байгаа баяртай байна. За одоо Завхан дахь Diamond Academy-ийнхаа салбар руу явах гад ямар болоо бодтоор нь хараа те Diamond-ийн анхны салбарынхаа орон нутагт ирэх гээд ингээд догдолж байна. Одоо салбар руугаа явъя да. За Diamond Academy-ийнхаа салбар руу орох гэж шүү. Diamond Mind Academy Завхан дахь салбар дээр хүрэлцэн ирээд байж байна. Тэгээ 1000 км-ийн цаана хүүхдүүдийг хөгжүүлэхийн гайхалтай үйлс маань ингээд Завхан нутгаас эхэлж байгаад маш гайхалтай. Тэгээд бид 21 аймаг салбараа нээгээд 1000 хүүхдийг гэрэлтүүлэх юм зорилготой. Тэгээд энэ үүд хаалга маань Завхан нутгаас энэ сайхан газар нутгаас энэ сайхан хайрнаас эхэлж байгаад баяртай байна. Тэгээд энэ бүхнийг эхлүүлсэн мөнх тунгалаг ментортой ажлын одоо амжилт хүсье. Тэгээд бидний хийж байгаа тарьж байгаа энэ үр бол мэдээж маш гоё өсөж үржинэ. Тэгээд хавгаадаа бас баярлалаа. За гэрчлэгээгээ ингээ гардуулъя. Diamond Academy-ийн Завхан дахь салбар мөнд бол гэрчлэгээ олгоо гэж байгаа. Тэгээ албан ёсны тусгай зөвшөөрлөлтөй ингээ Academy маань үйл хаалга нээгдэж байна. За бид нэр оройн Завхан нутаг дахь бизнес эрхлэгчид нартай бизнес ба боломж сургалтаа мөн орсон байгаа. Маргааш өглөөнд бид эртлэн босоод 7 цагаас загснууд байгууллагад хамт олонны уур амьсгал сайжруулах болон хувийн нөхцөлийн сургалт маш амжилттайгаар зохион байгуулсан. Өнөөдөр 5 сарын 28 болсон байна. Бид нэр дөнгөж сая Завхан аймгийн засаг даргын тамгын газар дээр одоо сургалтаа ороод гарч ирж байна. За өчигдөр болохоор одоо хаан банкн дээр бас Майка өвшин маань бас сургалтаа орсон байж байгаа. Бидний зүгээс ч гэсэн бас хаан банкны хамт олондоо бас сургалтууд хүргэсэн байж байгаа. За ингээд бидний блогт хамт байгаарай. За тэндээ сайхан сэтгэн багтай. Энэ сайхан ярилцлаа. Матай маань өрүүлж ирсэн баярлалаа. Тэгээ баяртай сайхан үрж ярих. Энэ сайхан оюунлаг зүйлүүд хийж байна. За тэгээ Завхан аймагт ирсэн сэтгэл үнэхээр өндөр байна. Их ажлынхаа хажуугаар ямар ч сан хайрхнаа хараад отгонд ингээд хайрхандаа ирээд ингээд сайхан сүйд цайныхаа дээжийг өргөх гээд ирсэн байна. Тэгээд бидний эхлүүлсэн одоо энэ сайхан оюуны ажил маань одоо улам их өргөжин дэлж тэгээ олон мянган хүүхдийг оюунлаг дэлхийн хэмжээний энэ залуусыг бэлтгэх ажил маань үнэхээр сайхан байна. Завхан нутаг сайхан хүлээж авлаа. Хүмүүс ард иргэд маань сайхан тий байгууллагууд маань сайхан хүлээж авлаа. Сэтгэл өндөр хүлээж авч гин. Тэгээд ажил маань үнэхээр гоё одоо бүтэж гин. Өчигдөр бид хүн одоо бороо хуртай тэ эрцгээж бороо хурандаа гоё угаагдаж явсан бол өнөөдөр гоё нар ээж очроо хайрхныгаа одоо энэ сайхан хайрхныгаа харах цаашаа манаас олдож байна. Тэгээ харагддаг хүндээ л харагддаггүй хүндээ харагдах гэхээр найжл байлаа. Тэгсэн чинь үнэхээр сайхан харагдаж байна. Анх удаа ирж байна. Үнэхээр бахархаж байна. Бүр сүрдэж байна. Уул хангаа Монгол их орн маань нэр үнэхээр ямар сайхан юм бэ гэдгийг бүр хараад бүр сэтгэл хөдлөж байна.
Ингээд бид нэр отгон дэнгэр хайрхнаа үзээд уулынхаа бэлт үдийн цагаа барин хишгээ ментор маань Ховд аймгийн зүг харин бид Улаанбаатар хотынхаа зүг рүү хөдөлсөн юм да.